За монголчуудаа эрдэмтчүүдтэй за тэр дундаа за өнөөдрөөс илүү сайхан нийгмийг үр хүүхдүүдтэй өвлүүлэн үлдээхээр үг хэлж үйлдэл хийж байгаа зөв монгол хүн та бүхэнд энэ 7 хоногийн ажлын өндөр амжилт хүсье. За эхнэрийн маань одоо зуны амралт дууссан. За энэ юу гэж байгаа гэх юм бол одоо баяр хөө үндсэндээ одоо гэрийн ажилдаа шамдан орох шаардлагатай болж байгаа гэсэн үг. За тэгээд эхнэр маань өчтөр жижүүртэй онсон. Өнөөдөр ажил шинэ 7 хоногийн эхний өдөр учраас үргэлжлүүлээд дахиад ажилдаа гарна. За тэгээ монгол хүмүүс бол өглөөний за ер нь бол монгол хүн бол ядрахгүй байхын тулд за ядаргаа тайлахын тулд бол ер нь бол сайхан харшил за ингээд мах идчих ёстой гэж миний бие боддог. За энэ юугаар харагддаг вэ гэх юм бол гадаад яваад ирсэн хүмүүс бол ирээд сайхан хоньны харшилдаа уухаар хөлсөн гоож одоо янз янз бол ер нь бол бүгд мэдж байгаа. За тэгээд жижүүртэй онсон эхнэртэй өнөөдөр ингээд ийм хоол өглөөний цайг нь явж өгч байгаа. Ингээд за хоньны хагас чансан нуруу за тэгээд дээр нь болохоор ингээд гонд за саримсны иш за тэгээд ингээд оригоногаар ингээд ерөөхдөө дээр нь жоохон ингээд цацаад ингээд тайлхын цаасандаа ороогод шарчдаг. Инхээр маш гоё болдог. За тэгэхээр өглөөний цайгаа ууж хөвшөөрэй. За миний бие бол өглөө юм идэхгүй бол ер нь бол өдрийн ажлын бүтээмжийн чинь нөлөөлдөг. Ер нь нэг тийм нозоорлолтын байдалтай байдаг. За өглөө бол хүүхдүүдтэй каш игээд бэлдээ тавьчлаа. За явж өнөөдрийн үдээс өмнө төлөвлөсөн ажлуудаа амжуулж ирээд айргаа уун. За тэгээд найргаагаад ингээ хөөстөө бод үндсэндээ шүүрхийн айраг авчдаг. Ер нь бол 80% та айраг авчдаг. За ингээ сайхан ирээд хөрөгчөнд тэгээд уухаар хамгийн гол нь шүүрхийн айраг авчих юм бол уухад удаан уухад маш сайн яг нөө явцсан дунд ингээ эсэл яваад идэг. За яг хандсан айраг авах юм бол нөгөөд маань хатуурчих гадаг учраас ингээд шүүрхийн айраг аваад өөрийнхөө одоо эсгэж за ингэж уудаг байж байгаа. Тэгээд маад ирж айраг уудаг найзууд бол мэдж байгаа. За тэгээд та бүхэндээ шинэ 7 хоногийн ажилд нь өндөр амжилт хүсье. За төрийг цэвэрлэх, намыг цэвэрлэх, нийгмийг цэвэрлэх, нийгэм шударгаас тогтоох гэдэг нь зөвхөн хэн нэгэн одоо хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг ажил ус. Энэ өөрөө төр иргэн төр хувийн хвшлээ. За төр хувийн хвшлэн төрөө дэмжиж энэ асуудлыг бид нар шийднэ. Тэгэхээр дор бүрнээ асуудлуудаа ярьж хэлж за тэрийг нь одоо төрийн захиргааны байгууллагын болон одоо төрийн өндөртэй албан тушаалтай хүмүүс нь ажил хэрэгжиж зөв хүлээж авч ингэж явах юм бол энэ өөрөө нийгмийн цэвэрлэхний маш том хөшүүрэг болно. Тэгэхгүй тусдаа гүгдэх юм бол энэ бол нэг тийм үр дүнд хүрэхгүй асуудал юм шүү гэдэг бас онцолж хэлж байна. За тэгээд төр төвшин төмөө олон амгалан байгуулалт баярлалаа.